За сайн байцгаана уу? Агсад Mongolian podcast-а тавтаа мөрөл Наги байна. Шүрээ байна. Шинэ дугаар эхэлж байна. За, бид хоёр энэ удаад сэдв гэхээсээ илүү сайн нэг газарлаа явчаад ирсэн. Тэгээд тэр маань яг аяллаас арай жоохон өөр исэн болохоор хүмүүст хосуудад энэ төр хэрэгтэй байж магадгүй. Юу нэг найзууд байсан ч болох юм байна гэж бодлоо. Тэ? Гэр бүлэрээ ач байсан болно. Тийм байна. Хүүхдүүдтэй хүмүүс хүүхдүүдэд оролцуулбал бүр гоё. Тийм retreat Монголд болохоор байгууллагын retreat гэж амар явдаг шүү дээ. Компаниудын нэг байгальд гараа нэг зугаалгач юм шиг мөртлөө өдөржингөө яг хуралдаад тэгээд нэг хальт салхинд гарч мараад өнгөрдөн шүү дээ. Тэрнтэй адилхан битээр хосуудын retreat 4 хоног явчаад ирсэн байгаа. Тэгээд энэ талаараа туршлага хуваалцах гэж байна. За, ямар дараалал ярих вэ? Хоёлоо юу вэ? Эхлээд яг явсан зорилго шалтгаанаа тайлбарлаад тэгээд өөрсдийнхөө одоо нэг мэдэж авсан төсөөлсөн зүйлүүд юу байсан тэр зүйлүүдээ биендээ шеэрлэх замаар тэгэл явчих. Тэгж болж байна. Бид хоёр нөө явж ирснээс хойш ерөөсөө энийг дүгнж яриаг байгаа тий. Эсвэл гоё л гэдээсэн болохоос яг юу нь одоо юу төсөөлж исэн, наги чинь юу төсөөлж явсныг би одоо мэдэхгүй байгаа. Юу таалагдсан, юу таалагдаагүй, юу болсон болоогүй гэдэг байлаа. Юу сурч авав? Дараагийн удаа явуул ч юм уу эсвэл гоё ингэж retreat-ээр хосоороо явах гэж байгаа хүмүүс яг romantic зугаалганаас өөр байгаа байхгүй юу? Илүү компаничлсан. Тэгээ яг компанийн юм уу гэхээр бас арай өөр тий. Яг юм өөртөө гэсэн хэмээ юу үсгээд явсан. За эхний асуулт. Чамд асуултууд байгаа юм. Гү би зүгээр өөр эхний асуулт асуух гэж байна. За надад асуулт байна. За яг ямар зорилгоор явсан бэ? За энэ маань юу те? Хоёлынгийн нөгөө яг өмнөх дугаартай холбогдож байгаа. Pleasure and happiness хоёрын талаар ирсэн. Pleasure буюу яг гоё таашаалтай дуртай зүйлийг аялал бол тийм шүү дээ. Хүн болгон дуртай, аялах дуртай. Тэгтээ тэрийгэ битээр яаж ирээдүйн happiness буюу ирээдүйд битээрт хэрэгтэй байгаа зүйлтэй яаж холбож болох вэ гэдгийг бодоод тэгээд ер нь битээр аялах амар дуртай тий. Гэтэ корона ослоод ер нь аялж чадахгүй байгаа. Тийм болохоор нэг тийшээ ямар ч явж чадах хүрээндээ мууч дотроо эндээс нэг ойрхон гэтэ нэг 4 цаг явдаг. 3 цаг. 3 цаг. Эндээс нэг 250 км юм уу? Тийм газар нэг хол яваагүй. Уусаа өөр можууд руу явах боломжгүй шүү дээ. Тэгээд явсан байгаа. Бас нэг яагаад яг анханасаа явъя гэдэг санаа гарч ирсэн бэ гэвэл бас өмнөх дугаар дээр бид хоёр ярьжсэн өглөө болгон нөгөө эрт босч байгаа тий. Одоо 50 дэх өдөр маань юм бэл тракер хараад. Тэгсэн чинь тэрэн дээр өглөө болгон ингээд бид хоёр нэг цаг хэртэй алхаад тэр хоорондоо яг зүгээр л амир дими. За бид хоёрын хувьд л дими гэж бодохгүй яг сэдвийн хүрээнд яриад яваад байдаг тий. Жишээ нь зориг юу юм ч юм уу яагаад хүн зоригтой ах хэвээр байдیں۔ Эсвэл яагаад хөгжих хэвээр вэ гэл юм жижигэн яг тэр нэг хугацаанд кофегаа уунгаа алхангаа таарсан юмнуудаа яриад яваадсан те сэдвүүдээ. Тэгээд ер нь бол хөөрхөн жижигэн өөртөөхөө хэмжээний гаргалгаанд хүрээд исэн. Үр дүнгүүдэд хүрээд байсан. Тэгсэн чинь юу ямар асуудал гарч ирсэн гэсэн чинь одоо ингээд 50 хэдэн өглөө ингээд босоод явхаар 50 хэдэн жижигхэн хөөрхөн сэдвүүдийн тийм. Тэ. Тэр хоёул санал нэгдсэн. Яг тэр сэдвийн хүрээнд. Тэгтээ яг тэр маань бид хоёрын амьдралд хаана нь бууж ирж байгаа, өдөр тутмын амьдралд яаж орж ирэх юм, урт богино дунд хугацаанд яаж сууж өгж байгаа юм ч юм уу те. Тэд нар маань аим жоохон тодорхойг болоод эхэлт юм билээ те. Яг ийм тусдаа ингээл сэдвүүд өглөө болгон зүгээр л одоо санаанд орж ирсэн сэдвээ яриад тэрнийхээ дагуу ингээд нэгнийхээ бодлоо сонсоо яваад хахаар яг тийм жоохон замбраагүй тэгээд юу болчихвоо гэдэг нэг тийм мэдрэмж төрсөн тий. Чам тийм мэдрэмж төрсөн. Төрсөн. Үгүй гэж. Үгүй өстой тийм байга. Гэхдээ яг ингээд тусдаа салангад юмуд байсан. Тэг ингээд зангидыг гэхээр амар олон ажил болчих гоо. Тэрнээсээ нэг мэдсэн чинь ингээд халшаа яваад байсан. Ерөөс ингээд холбохгүй тэгээд суухаараа нэлээд удах юм шиг санагдаад. Тэгээд нэг зорилго нь болохоор яг тэр сэдвүүдийн жижиг сэдвүүдэд базаад тий тус нь хуваарлаад одоо ингээд хувцаар ярилвал тэ өмдөн нэг хэсэг цамцсан нэг хэсэг гутал нэг хэсэгтэй гэдэг шиг тэгж ангилаад дээрэс нь нэмэх нь аялал гэдэг зүйл битээр дуртай болохоор
аяллыг давхар бенефит үрцэх гэдэг нь шүү дээ. Нэг зүйлээр нэг сумаар хоёр тулаа будах гад тэгж явсан байгаа. За хоёр дахь шалтгаан гэвэл энэ бас өмнө хоёул хийж байгаа болохоор бид хоёрын хувьд шин туршилт байсан. Тэгээ шин туршилт ямар байх нь үү гэдэг байдлаар дараа нь болох нь үгүй гэдэг байдлаар тэгж явсан байгаа тий. Бид тэр нөгөө яг удаан сууж нэг асуудал ч юм уу те нэг гарч ирсэн юмыг шийдэх ч юм уу нэг төсөл дээр суужлаа гэхэд бүтэн цаг өдөр хамт сууж юм ярьд шүү дээ. Гэхдээ яг ингэж бүр өдөржингөө ч юм уу юм хоногоор ингэж явж хуралдаж байсангүй. Тийм болохоор шин тэгээд битэрийн хувьд бас ямар ах бол яг төсөөлсөн байдлаар болох болов үр дүн хүрэх болов тэр чигээрээ зугаалаад дуусах үедээ ч юм уу те эсвэл амар гоё кайф авч чадахгүй юм ярьсаар агаад хуралдаж юм хумаа битсээр агаад таарах үедээ гэл бодоод исэн. Гэхдээ миний харуул айгу гоё болж өнгөрсөн юм санагдаж байна. За тэгээ одоо 4 хоног. За тэгвэл би асуулт заяа. 4 хоногт юу ярих уу та хоёр? Гэж хүмүүс бод 4 өдөр тийм юу ярих вэ? 4 өдөр. За тэгээ дээрэс нь хуваарч нь ямар байсан? Хэдээс хэдийн хооронд ер нь ярихыг бид нар яриад байгаа. Өдөржин гэдэг нь одоо өдөр нь 12-оос 3 4 хүртэл ярихыг хэлээд байгаа юм. Юу гэлж байгаа? Юу гэлж байгаа? Яг уу эхний өдөр бол ингээд замдаа гарч байгаа. За тэгээд өдөр ярих уу? За ерөнхийд нь ярьчих. За тэгээд эхний өдөр яг уу юунуудаа сэдвүүдээ хойлоо чагсааж чичээ те. Юу ярьж болохоор байна. Ямар зүйл нэг толгойд бодогдож гин гэсэн юмнуудаа зүгээр буулгаадсэн. Тэгэл буулгаал дараагийн тэгээ зам мамд өнгөрөөд те очиод амарч мамраад нэг өдөр өнгөрчихөж байгаа. Тэгээ 2 дахь 3 дахь 4 дахь өдрүүд дээрээ төлөвлөгөөнүүдээ те тэр сэдвүүдийн хүрээнд энийг яриг зоогоод ингээд хуваарлцсан байгаа. Тэрнийхээ дагуу яриад ирсэн байгаа шүү дээ. Гэтэ эхний өдөр миний харуул нилээн үр дүнтэй юмнууд ярьсан шүү дээ. Нилээн хидэн нэг жижиг сажиг төсөлнтрээ төлөвлөсөн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Нэг тэгэж өнгөрсөн гэж бодсон байх юм байна. Би л авдаг. Одоо ингээ хараа яг хамт ерөөсө зогсоо зөөгөө хамт явчаад ирчээд бүх юмаа бүр яриад тэмдэглэж авчаад одоо ингэж байгаа байхгүй юу? Одоо шал өөр юм ярьж байна. Шал өөр юм яриа явчих. Тэгсгээл өнгөрцөө яасан мэдхгүйгээ. Өглөө битэр жишээ 6-ад босоод гараа явсан шүү дээ хоёлаа. Тэгэхээр чин тэр өдөржингөө машин дотор хоёлаа зөндөө юмнууд ярьж юусан тогтсон. Тэ? Атсанхаа дараа ярьсан. Тэгсэн. Машинд бол би яг явна гэж бишээ явна гин юм ярина гэж төсөөлж исэн. Гэхдээ тийм удаан ярина гэж ерөөсө бодоагүй. Талд нь ядаж дуу сонсоо явна гэж бодсон чинь үгүй байсан. Яриалсан тийм. Яриал тэг 3 цаг яриа явцсан л шүү дээ. Яг сэдв байхаар тэгээд байгаа байхгүй. Бүх юм ухаал чиний хэлээ. Сценарионууд ирсэн. Хэрвээ ирээдүйд өөр ер нь бас бусад подкастууд ч юм уу те номнууд хойгууны хөгжлийн ч юм уу номнууд дээр энэ төр байдаг. Хүн хоёр янзаар хөгжиж болно. Амин шууд сэдв яриад гэсэн. Нэг нь яг өөрөө үнэхээр туулж иж, хоёр дахь нь төсөөлөөд тэгээд хангалттай сайн төсөөлж чадах юм бол хүний тарих тэрэндээ бэлэн болчдөг. Шин зүйл сурахад хүртэлтэй сакс тоглоход хүртэн тийм судалгаа хийсэн шүү дээ. Тийм сакс тоглоход төсөөлөө шийдээд байхад төсөөлөл яаж яагаад гинт дараа нь очсноо яг биеэрээ хийгээд үзэхэд огт юу ч хийгээгүй хүнээс илүү байдаг гэд. Тэгээд бид тэр тэрийгээр brain-ээ hack хийх гээд тархиа хакертах гад тэгэж тийм сценарионууд дээр ярьсан. За бид хоёрт ирээдүйд одоо бол бүх юм гоё болж байна. Гэхдээ ийм асуудал гарч ирэх үед тэр бид хоёрын хоёулангийн эмоц орно тий. Хоёулаа магадгүй уурлаад, хоёулаа магадгүй дарамтны дунд байх үед яаж сэтгэх вэ? Тэгвэл энэ нь зүгээр юм шүү гэд хамгийн эрүүл хамгийн аз жаргалтай ийм байгаа үедээ тэр талаараа яриад тэгээ дараа нь мэдээж яг ярьсны дагуу болохгүй ч гэсэн өмнө нь бодцсон тарих өөрөө гаргаад ирдэг гэж аахгүй. Энэ болохоор шинжилгээ ухааны талаас судалгааны талаас батлагдсан болохоор өөртөө тархин дээр бас тэгэж тийм сценарионууд айгуу сонин инээдтэй зарим нь ч нэг хөөрхөн бүтээтэй хүүхдгөө төлөвлөж байгаа ч гэсэн хүүхд ингүүл яах вэ гэдэг сценари хүртэл зарим нь ярьсан шүү дээ. Тийм тэгсэн. Тэгээ надад эндээс ингэж бодогдлоо. Зүгээр ихний сценариог бол ирээдүйд яг хэрэгжүүлэхээр гэж байгаа шүү дээ. Эхний байдал нь баг ойлголцох юм төвш юм шүү. Тийм. Одоо жишээлх юм бол те би тийм үед ямар үйлдэл хийдэг вэ гэдгийг нөгөө партнераа эсвэл найз нөхөд те нэгэндээ хилчгэд тэр үйлдэлд нь тааруулж нөгөө хүн үйлдэлийг байхгүй юу. Тэгэхээр чин эн чин энгийн төвшөнд бол ойлголцох төвшөнд болчихж байгаа те ойлголцох.
Сандарсан үедээ магадгүй амар муухай үг хэлдэг хүн байл яах юм. Тэнгуут дараагийн удаа би сандрахаараа ингэдэг шүү гэчүүл нөгөө хүн ойлгоод надад үнэхээр муухай үг хэлээгүй юм байна. Хөр химэн сандарч гэждэг юм орч гэдэг юм тий. Тийм байна. Тэгэхээр суурь нь бол ойлголцох төвш юм байна. Үгүй энэ чинь бараг тусдаа сэдв юм шүү. Сценариог яаж ярих вэ? Бас амар гоё юмуд гарч ирдэг. Заримдаа бид нэр өөрсдөө ч мэдхгүй нэрээ ийм юм надад тохиолдвол би яах юм болоо гэдэг юм бодогдчих шүү дээ. Тэгжээс ингэвэл зүгээр юм байна гэд. Тэгэхээр энэ бас тэр талаар бол нэлээд ярьсан. Тэгээд сценариод үр дүнгээ гаргаж ирсэн байгаа. Хувь хүний хөгжлийн талаар ярьсан юм байна. Тий. Хүн яагаад хөгжих ёстой гэдэг үндслэл гаргалгааг нь өөрсдөө төвшөнд гаргаж ирсэн байгаа. Тий. Наги өөрөө гаргасан. Нилээн юм болсон. Яриа өрнсөн. Тэгсэн. Тий. Яагаад хөгжих ёстой вэ гэдэг хөгжих ёстой л гэдэг болохоос гаргалгаа нь юу юм те хүн байгалийн амтан гэдгээрээ юу юм шинжлэх ухаан талаасаа юу юм логик талаасаа юу юм нийгмийн статус талаасаа юу юм гэдгийг наги гаргаж ирсэн. Тэгээд бүх поинтууд дээр нь бол надад няцаах гаргалгааг няцаах ямар ч санаа орж ирээгүй. Сүүлийн нэг дээр нь орж ирж тэрэн дээр би тэр нэлээд санаагаа ярилцсан байгаа тий. Тэгсэн. Тийм итгэлцэн болсон. Иймэрхүү юмнууд ярьж мэрхаар бас гоё. Гэтэ илүү нөгөө хугацаа урт байгаа болохоор яг ийм цогцоор нь ярьж болоод байгаа. Өмнө нь бол хөгжиж хойлоо ингэж хөгжиж гэдсэн бол яг тэр үед болохоор яагаад байглаасаа хөгжих ёстой юм бэ гэдгээ ойлгочингууд одоо тэгээд за үнэхээр нэрээ тийм л юм чинь хөгжгөөсөр аргагүй гэд. Ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй талд тийм үндслэл гаргалгааг нь гаргахчвал амар гэдэг юм л тий. Дараа нь бодогдоод тахгүй шүү дээ. Тий. Ингэж яхаар зүгээр амьдрий. Тий зүгээр оршоол байж л та гэдэг. Тийм бодол төрөхдөггүй гэсэн үг. Наги тэр бас нэг гоё юм. Зүгээр оршоол те юу ч хийхгүй яг өөрөө ингэж хүсч хөгжихгүй ч гэсэн хүн хөгжсөөр байд юм байна. Дээрээс нь бас илэгцээр байд юм байна гэдгийг амар гаргаж надад таалагдсан. За сэдв. Хойлоо бүр ингэ яваад бүр сэдвүүдээ ярих юм те. Тийм байна. За. Тэгэж өнгөрсөн. Тэгээд дараагийнх нь өдрүүдээс болохоор битээр өглөө 5:30-д босоод сайхан амар гоё байгальтай газар тий. Нэрээ сонгосон газар маань хитэн 3-4 нууртай амар ойрхон. Тэгээд ойтой. Тэгснээ бас 3 бараг 5 далаа эрэхтэй. Тэр 5 тавуулаа яг өөр онцлогийг агуулсан. Тийм далаар үзсэн те амар үзгэлэнтэй давлгаа бахта нэг нь бүрийн серфинг хүмүүс зориулсан те. Тийм тэгэл нэг нь 100 очоод бас амар гоё юм шүү лээ те. Нилээн Boomerang Beach гэд нэрээ үзээрэй. Тэгээд тэгэж алхангуудаа буцаж ирээл шууд яриа өрнөх маань баг өглөөний цай энтрийн эзний дараа 8 цаг битүүрийг шууд ширээндээ сууж байгаа те. Аяга цайгаа хийж аваад тэгэл эхний сэдвээ яриад 2 цаг ярина, завсралгаа 2 цаг ярина, завсралгаа гэд оройн хоол хүртэл дундуур нь мэдээж өдрийн хоолоо идэн, оройн хоолоо идэн. Гэхдээ оройн хоолны дараа ч гэсэндээ яриа ярихаар битэр төлөвлөцсөн. Гэхдээ завсралгаанууд маань бас нэлээд урт те. Нэг далаа эрэг рүү очиод гоё юугаа бие enjoy гэд биеийн хачилыг гаргачих боломжтой. Тэгээд эсвэл нэг нууран дээр очиод сайхан сууж явах боломжтой. Тийм юмнууд нэлээд гаргаж өгсөн. Ирч хүчтэй цагтаа одоо нөгөө нэг ирч хүч энерги их зарцуул бодох юмнуудаа өглөөнд төлөлөө тий. Тэгээ оройн арай нэг жоохон тий зүрхнээс гардаг юмнуудаа төлөлөө. Тэгээ хувирлчвал бас зүгээр санагдсан. Тэгэл өглөөний гоё нар салхинд тэр яг байгалийн үзэсгэлэнд кофе ууж алхачаал ороод ирэхэд бол хүн бүр бүх энерги бүр дээцэгтэй тулдсан мэлээ тий яалтчгүй. Өмнө нь нэг дотроос кофеин дээрээс нарны туяа шүлгэнчүүлдэг тий хажуунаас энэ хүн тэгэл амар сайн бодож чадсан. Тэгээд 2 дахь өдөр дээр бол бит хоёр 9 хөсөл дээрээ суусан тий. Тэгсэн. Энэ нь болохоор нэг Монгол подкастаас бит хоёр санааг нь авсан. Бусад бит хоёрын ярих сэдвүүд болохоор ер нь өөр өмнө нь ярьж исэн өөр номноос авсан ч юм уу ишлэл нэг ном дээр байгаа нэг өгүүлбэрийг л хэд бит хоёр ярангуй тэр нь айгу том сэдв бүр амьдралын том habit ч юм уу тий дадал болох тиймэрхүү юмнуудаа оруулж исэн. Тэгээд бас хэдэн төсөл дээр суусан. Нэг бүтэн өдөр 9 хөсөл дээр суусан чинь
бас өөртөөгөө мэддэг. Эсвэн хүсэл гэдэг чинь хүслэл гэдэг байгаа болохоос яг үндэ зориг байсан юм билээ те. Бидний яаж зорилгоо тодорхойлох вэ ч юм уу. Тийм өөр бусад нөгөө номнуудаас авдагтай айгу таарч исэн. Тэгээ тэр нь 3 төвшөнд хуваагдаад. Эхнийх нь яг хувь хүн талаасаа өөрийн маань эрүүл мэнд боловсролын хүсэл буюу боловсролын түвшинд би ямар байгаа. Тэгээд 3 дахь нь эдийн тэ санхүүгийн хувьд ямар байгаа. Тий. Тэгээд ингээ 9 хуваачаар надад айгу зүгээр санагдсан нэрээ. Яагаад гэвэл өмнө нь би зөндөө олон бас лекц ч юм уу тэ workshop энэ төр суугаад зорилгын талын юмуд сонсохоор яг чиний нэг зорилго юу вэ? Нэг гэдэг нэг юм уу хоёр маяр гэд. Тэгэнгუთ чинь айгу хэцүү ирүүлж баймаар юм шиг зүгээр л ирүүл амьдарч ивэл зорилго маань юм шиг эсвэл ингээд хүсэл мөрөөдлөө тэ карьераа хөөгөө явахын зорилго юм шиг тэгэхээр бусад юм алдагдах гад идэг гэр орон эсвэл нэг хүүхдтэй болоо хүүхдээ хамгийн сайн хүн болгож өсгөх нь зорилго юм шиг яг ингээд манараа яваад идэг гэсэхгүй би болохоор яг нэг юм дээр тогтож чадахгүй тэгсэн чинь ингээд 9 хуваагаад өгсөн чинь болцсон амар гоо сайцсан Болцлоо тий. тийм эрүүл мэндийн хувьд би ингэж зорж байна. Боловсролын хувьд ингэж зорж байна. Санхүүгийн хувьд ингэж зорж байна. Үр хүүхдийн хувьд би ингэж зорж байна. Хань ижлийн хувьд би ингэж зорж байна. Найз нөхдийн хувьд би ингэж зорж байна. Тэгээд дээрэс нь юу вэ? Тэгээд карьерийн хувьд тэгээ улс орондоо би юу хийж чадах юм? Тэгээд байгаль орчиндөө юу хийж чадах юм гэдэг ингээд 9 хуваагдаж байгаа тийм. Томроод явт юм бэл. Тэгээд үндсэндээ гэхдээ ер нь 5 юм энэ хоёлоо ярьсан байсан ш. Нөгөө 5 ширхэг wealth буюу хөрөнгө гэж ярьсан байсан ш тий. Яг тэрэн дээр үндэслэл зүгээр дөрөв нэмчих юм байлээ. Тийм байлээ. Тий. Яг тэр 5 байгаа байхгүй ер нь бол. Тийм. Тийм бас битэрийн өмнөх дугаар дээр орсон. Тэрэн дээр битэр байгаль орчноо бодоогүй яг эх орны талаасаа энэ төр бодоогүй. Нэг тиймэрхүү юмуд байсан бэл тий. Тэгээ үрийн энэ төр гэдэг нэг. Тийм үндсэн нөгөө нэг хоёлыг авч явж исэн юунууд маань зорилго маань бүгд ингээд таараа орж исэн. Гэхдээ нэмж бодох зүйлүүд нь арай жоохон бас тийм нөгөө нэг үлдсэн дөрвөн хүсэлтэйгээ холбоотойгоор бодох юм тест тий. Тэгэхээр нэлийн гой том зураглалаар л цэгцэрч өгсөн юм шиг санагдсан. Тэ одоохондоо миний бит хоёрын өдөр тутамдаа хийж байгаа маань энэ урт хугацааны зорилгот маань яаж нөлөөлж байгаа энэ гэдгээр яриад тэг бид тэр хүслүүдээ бүгдийн ихний ээлжинд бүр нэг бүрчлэн жагсаажчихсан тий. Тэгжээснаа дараа нь за тэгвэл энэ хүсэл болгон хүсэл гээл байгаа болохоос зорилт л байгаа юм л та. Бидний хэллэгээр бол тий. Энэ зорилт болгоны дагуу яг одоо юу хийж байгаа нэмж юу хийх юм гэдгийг гаргаж ирсэн. Тэр нэлээд цаг авсан. Тэгсэн. Тэгсэн тий. Гэхдээ бас би чинь өөрөө ч мэдэхгүй ингээ хийгээл за энийг хийчи хэрэгтэй байх гэд ч юм уу явж исэн маань яг яагаад ямар зорилгот маань хэрэгтэй болох юм бэ гэдгийг маань гэдэгтэр орж ирсэн тий. Одоо чинь эрүүл хоол идэх гэдэг бол бас хид хідэн өөр зорилго руу орж байгаа, цутгаж байгаа болчихж байгаа тий. Тиймэрхүү байсан юм байлээ. Тэгээ айгуу гой том зураглалаар хараад ирсэн чинь яг одоо биний өдөр тутамдаа хийж байгаа маань хаашаа аваачих юм бэ гэдгийг нь тодорхойлоод ирсэн чинь айгуу гоё юм билээ. Тийм байлээ. Тэг санагдсан. За тэгээ 2 дахь өдөр. Тэгээд 2 дахь өдөр тэгээ өнгөрч байгаа. Дахиад юм баг штэ. За. Энийний дагуу юу хийх юм гэдгийг хоёлаа акшнаа гаргацсан. Тэгээ хамгийн сүүлд нь яг тэр акшн одоо жишээ нь эрүүл байхын тулд усуун гэд бүр жижигхэн тийм зорилтууд ч байгаа штэ. Тэр маань яг өдөр тутамдаа өдөр болгон хийх ёстой юу байна? 7 хоногт нэг удаа хийх ёстой зүйл юу байна? Сардаа нэг удаа хийх, хэдэн сардаа нэг удаа хийх юу байна гэдгийг нь хоёлаа ялгаж агаад календар руугаа буулгасан штэ. Тэгсэн. Тэр бас айгүй хэрэгтэй санагдсан. Одоо тэгэхээр бид тээр дараа 7 хоногоос эхлээд ч юм уу ямар ч өглөө босоод энийг би юу хийх вэ? Яг чухал одоо юмудаа бодох юм маань аваа ичж чам тий. Үгүйсээ ийм юм аяд ингэж ирүүл бай, усаа ингэж уун, жимээ ингэж хийн гэд ингээд нэлээд давтамжтай энерги зарцуулаад байдаг зүйлс маань тодорхой болоод гараад ирсэн. Надад тэр бол би ер нь айгүй олзуурч байгаа. Тэрэн дээр. Тийм. Надад болохоор зүгээр өмнө байсан акшн план байгаа ш тий. Хийжсэн хоёулын юмнууд тэн дээр нэмхийн зүгээр ингээд шигтгээд нөгөө нэг урт хугацаанд хэрэгтэй зүйлүүд маань орж ирсэн. Тий. Тийм тэгснээрээ илүү нарийн болж ирсэн л дээ. Тэгсэн. Бид тэр жоохон жишээгүй яваад байна. Гэхдээ хүмүүс асуул дараа жишээ ярьж болох тий. За. Тэгээд 2 дахь өдөр бас яг л эхнийхээ өдөртэй адилхан өглөөнөөс эхлээл нар мандахаас өмнө босоод тэгээд агуу штт. Жохоо орой бас 8 гэж болсон юм байна. Тийм ээ.
Тэрэн дээр нэрээ дараа нь ярих юм байгаа мэн. Тэгэл яхаа бас л адилхан сэдвүүд ирсэн тий. Тэгсэн. Яг бас Тэгэл дундуур нь завсарлага аваад тэнцээ тенсийн талбайтай байлээ. газрын тенс баахан тоглосон. Тий. Угаасаа энд судалж байгаад юу захихтаа хоёлаа харсан тий. Тийм бид нар чи энд тоглохдоо цагийн $17 төлдөг. Тийм тэгээ баахан өнгөө тоглосон. Үнэндээ орцсон. Нилээн гоё тоглож авсан. Тэгээд гоё байгалууд нь амар гоё. Юуны манай Instagram юм уу Facebook-ийн найзууд сонсч ивэл тэгээд харсан байлгүй баахан story enter оруулсан. Тэгээ тэрний ард нэрээ бас нэг түүх байгаа юм байна. Нэг бас нэг юм болсон юм байна. Тэрийг хоёул төсөөл дээр ярь. Тэгээ. Тий. Тэгээ. Тэгэл ер нь бол яг эхний тий. Тэгээд эхний нөгөө юун дээрээ нэг төдөлтөгөл ер нь адилхан л ингээл яг төлөвлөгөөний дагуу л ингэж өнгөрсөн хоёул сэдв болгоно яриад яах вэ тий. Гэтэ үндсэн юмнууд нь бол иймэрхүү нэг юм ирсэн. За тэгвэл юу аяа хоёлоо. Хоёлоо эхлэхээс өмнө бид хоёр юу яасан бэхгүй. За хоёлоо энэ retreat энэ аяллаар юу төсөөлж исэн. Тэгээ бодит байдал дээр яг ямар байсан гэдгийг хоорондоо тусдаа бичээд тэгээ одоо шеэрлэгээд шийдсэн байгаа тий. Яг юу төсөөлж исэн төсөөлөлтөөр нийцсэн нь юу байсан төсөөлөлтөөр нийцээг нь юу байсан гэдгээ бид хоёр чагсаацсан. Гэтэ мэдэхгүй байгаа. Давхардаж олно. Бичсэн. За чи хэл. За. Алийг хэлхий. Төсөөлөлтөөр нийцсэн ээ. Төсөөлөлтөөр нийцсэн. Бодит байдал төсөөлөөр нийцсэн зүйлс нь юу байсан бэ? За эхлээд төсөөлөлтөөр нийцсэн гэвэл аялал нэмэх нь ер нь ингээд төлөвлөлт маягийн тийм юг retreat-ийг нийтэд нь төлөвлөж ирсэн шүү дээ. Тэгээ яг тэрнийхээ дагуу болсон гэж бодож байна яг мэдрэмжийн хүрээнд. Дээрээс нь бас би чиний 2 дахь point руу орсон уу? орсон. Би эхнийх дээр нь давхардж байгаа болохоор. За би яг наадаж хэлсэн. Яг double benefit үнэхээр байж болох юм байна. Тэ pleasure and happiness хоёрыг нэг дор хийгээд яагаад гэвэл энэ нэг юм юмнууд ярих хэрэгтэй байдаг. Тэгтээ аялмаар байдаг гэснээр хамт хийцэн. Тэр нь яг төсөөснөр болж чадсан. Тэр нь гоё. Бодит байдалд. За би тусад нь оруулсан байхгүй. Тийм. За одоо аялал хийхдээ нэг юм ардаа нэг юутай байдсан шүү дээ. Нэг санаа зовнилтой. Ингээ. За. Юу санаа зовоод байна? Хоёлоо ийш тийш аялж явах нэг 7 хоног мөнгөөр явахаар чинь ард тий ажил яах бол тэгэл нэг юмнаас хоцроод байгаа юм шиг санагдаал. Яг ингээ 50 байж чадахгүй. Хаяада тийм үйл би тэгдэггүй гэж би бүхнийг мартаж чаддаг. Тийм юм үүсдэг байхгүй юу? Санаа зовоод байсан юм биш үү? За. Тэгэхээр тийм санаа зовнил байхгүй аялна гэд. Тэгэхээр яг тэгвэл нэг бодлын 50% ажил 50% аялал ч юм уу нэг юм mixture-тэй явж байгаа гэдэг утгаараа тэрнтэй төсөөлөл маань бодит байдалтай маань яг таарсан. Тий. Nice. Тэгэхээр санаал зовнил байхгүй аялал гэсэн үг байхгүй тий. За, хоёр дахь нь. За. Хоёр дахь нь юугаа очих буудлах газараа байгальтай ойрхон газар сонгоно гэжсэн. Тэр төсөөлөл маань яг тэрнийхээ дагуу. Янзын гоё газар. Үнэхээр гоё газар гэсэн. Гэж. За. Тэгээ яриад байгаа юм. За би наатхан дээр чинь тийм байхгүй юу? байгалийн байна. Бас яаж чинь байгалийн үзэсгэлэнд яриа хийн гэдэг төсөөлөлттэй байсан. Тэгээ яг байгалийн тэгэхээр нэрэл нэг байгалийн амтан болоод тэгдэм үү. Тийх гоё газар байхаар яриа гоё л юм л тий. Илүү нэг юм ирч хүчтэй. Ирч хүчтэй л юм байна. Тийм. Санал хэлж байна. За 3 дахь поинтын сонсож би дандаа хэлээ. Тийм үү? Тий. Би яаж төсөөлжсэн. Яг одоо ажлын ретрит бол ингэдэж штэ. За тэдэн цагт энэ сэдвээр яриад тэдэн цагт дуусгана. 30 минутын цайны брейк тий цайны завсарлага тэдээс тэд ингэн гээд тэгээ би бит хоёрын юм өөртөөхөө тааваар явж байгаа болохоор яг цагийн дагуу одоо тэдээс тэдийн хооронд л энэ сэдвийг ярина завсарлага тэдээс гээд тэрний дагуу болохгүй байх гэж би төсөөлж ирсэн. Тэгсэн чинь болоогүй төсөөлөл бодит байдал хоёр маань биелсэн. Тодорхой хэмжээний энэ сэдвийг ярихад 2 цаг зарцуулах байх гэсэн чинь хоёлаа зарим дээр нь 30-40 минут ярингуудаа амар хурдан шууд акшна хийгээ те үйлдэл хийгээд ингийн байна гэд ингээд тийм юмнууд гарч ирсэн. Тэгэхээр дээрэс нь зарим завсарлагаа маань бас удсан те 2 цаг завсарлана гэсэн чинь сайхан бүр энэ тэнэгээр зугаалж яваад өөр ойрхон байдаг хот мотыг үзэж мүзээд
3 цаг болсон ч юм уу те. Тийм цагийн яг цагтаа гэсэн юм байхгүй байх гэж би бол дотор бодож исэн чинь тэр маань яг үнэн байсан. Тийм болохоор тэрэн дээр нэг стресс өгөөгүй. Тэгэхээр чин төсөөлөл бодит байдлаар зүрсэн дээр орох юм шүү дээ. Зүрэг байхгүй араа. Би төсөөлөхдөө яг төлөвлөсний дагуу болохгүй байхтаа гэж төсөөлсөн байхгүй. Харин тийм тэгэхээр чин тэр тэгээ төсөөлсөн шүү дээ. Болохгүй байх гэсэн чинь болцсон гэхээр чин зөрөөд байгаас төсөөлөл. Болохгүй байх гэсэн чинь болоогүй шүү дээ. Яг төлөвлөсний дагуу төлөвлөсний дагуу болсон ч гэсэн яг цагаараа тэгж болоогүй шүү дээ. За ойлголоо. Би болохоор яг ингэж хэлсэн байхгүй. За. Би болохоор яг юу яасан. Ярих сэдвийн хүрээ маань нэг юм тодорхойлсон шүү дээ, нийтдээ бүгдийг. Тэрнийхээ хүрээнд бүгдийг coverлж чадсан гэж бодож байгаа. Тэгэхээр яг төсөөлөл маань тийм бодит байдалтай нийцсэн. Гэтэ энэ дээр бас комент байгаа. За тийм байна. За дараагийнх нь. Юугаа би явахаас өмнө яг ингээл өдрөөр 7 хоног болгоны төлөвлөгөө календар гардаг шүү дээ. Гэхдээ яг эднэр маань бүгдээр ингээд томоороо юунд сууж өгж байгаа юм бэ гэдэг дээр би дандаа эргэлзээ яваад идэг байсан. Тэрийгэл гаргамаар байна гэдгийг дотроо бас нэг тийм бодолтой байсан. Тэр маань яг гоё болж өгсөн. Одоо жишээ нь би жимд зарим өдөр дандаа л ирдэг, зарим 7 хоногт одоо өглөөдөө явчих. Өнөөдөр гэхэд би өглөө жимд явчаад сайн ажил тараад дахиад 2 удаа явчихгүй. Тэгээ энэ л болохоор надаа яг би сайн төлөвлөж чадахгүй байгаа юм байна гэдэг бодлыг өгөөд байсан бол сая тийшээ явснаа өглөөнийх нь яг жимд ихтэй гол нь биш ээ. Яг өглөөнийхөө подкастаа сонсохдоо голноо. Яг л гэрээс ажиллаж байгаа учраас би нүрээ бодож цаг өрөхгүй ч юм уу те. Тийм болохоор тэрний он жимд нэг цаг алхангаа инкимэн ингээд одоо яг нөгөө функцээр нь ягаад энийг хийж байгаа гэдэг цаа зорилго маань айгуу гой тодорхойлоод өгсөн чинь би юм замбраагүй юм шиг санагдахад болцсон. Замбраагүй ч юм уу эсвэл замбраагүй яг сайн төлөвсөн маань цаана хаана бууж байгааг мэдэхгүй болохоор заримдаа ганцхан юм нэг өдрөө ганцхан юм хийж чадаагүй бусдын бүгдийг хийцэн 99% биелэлтэй мөртлөө би ямар залхуу юм бэ гэж бодоод сэтгэлд үлдсэн өдрүүд байгаад байдаг. Тэд нар энтрийга бол яг нарийн төлөвлөгөөгөө гаргаж чадсанараа л сэтгэл санаагаа айгуу ойлгож чадсан. Тэрийг бол би яг ингээл хүрээд ирвэл би болоо гэж бодсон. Тэр маань төсөөлтөд биелсэн. Би амар ойлгомж гарсан уу? Үгүй ойлгомжтой. Тий. Чиний point байна уу? Миний өөр point. Хоёул очиод нэг activity хийж гисэн. 2 юм би бодсон байсан байхгүй. Тэр нь газрын теннис. Угаасаа талбайтай зурган дээрээ байсан. Гэхдээ хаацсан байх уу гэдгийг амар санаад зовж ирсэн. Гэхдээ гоё нартаа бороогүй байсан болохоор айгу тоглож болж исэн. Тэр маань биелсэн. Дээрээс нь маш ихээр алхандаа гэсэн бодолтой байсан. Тэр чинээгээр алхсан. Тэгэхээр энэ хоёр төсөөлөл бодит байдлаар нийлсэн байна. Тийм байна. Тийм. Тэгээд нэг их хувцс угаасаа авч явахгүй нэг солиодох шаардлага байхгүй гэж бодсон. Тэр маань биелсэн. Айгу багачаатай байсан. За ийм л байна. За. Төсөөлийн дагуу. За одоо тэгвэл зөвшснөө ярих уу? За тийм. Төсөөлөл бодит байдлаар зөвшсөн. За чи хэл дахиад сурвал гэсэн юм чи. За нэгтгэх нь интернет. Яг оноо интернет сүлж. За бид хоёр ингээд юунаас харсан юм аа? Тэр газраас нь харсан чинь интернет дээр хүмүүс амар муу ревю өгсөн байхгүй. Тэгэхээр за ямар амаатай юугаа 4G-гээ цацж байгаа л те лаптопоо холбоол тэгээд болно штэ гэд бодохгүй юу. Тэгээд очиод бусад бүх юм тулцсан үнэлгээтэй амар сайн үнэлгээтэй. Локейшн дээр амар боломжийн. Тэгээд ороод шууд уцаа шалгасан чинь байхгүй. Сүлжээ байхгүй газар байсан. Сүлжээ огт. Сүлжээгүй. За тэгээд бодит байдал гэсэн чинь no интернет. Тэгтээ нөгөө нэг сохорсон биш завшиг гихчээр илүү сайн зүйлүүд байсан. Тэр нь болохоор илүү ярилцах, орчноо мэдрэх ингээд ядчил тэгээд яван дээр суугаад энэ юу руу хараад цонх руу хараад гөлий цуугаа. Юм бодоод гөлий цуугаа. Тэр чинь тэгэл уц шүрж авсан самууг дээр байгаа юм чинь тий. Тийм одоо нөгөө нэг сохорсон биш завшиг гихчээр юм сайн зүйлүүд гарсан. Дээрээс нь нэг л газар сүлжээ ордог тий. Тий. За тэр нь хаана нэлээ? Яг нэг далайн иргэн яг нэг юун дээр car park дээр нь тий машины зогсоол дээр нь. Яг далайн ирэг рүүгээ авчаар багасчаад исэн. Яг тэр нэг машины зогсоол дээр зогсохоор сүлжээ ордог. За тэгээд намана нөгөө миний Facebook найзуудаа, Instagram найзуудаа би сториг бол нэрээ юм үзээгүй юм шиг араас нь бөмбөгцсөн. Тэрний шалтгаан маань бол ямар ч сүлжээ байхгүй. Тэгээд
яг гой санагцуудыг зураг мурга авчиад явж ирсэн аа. Сүлжээ орсон газар араараас нь хийсэн. Шууд те. Тэгэл сторига хийгээл тэгэл өөр газар тэгэл сүлжээг өтөрчгөр тий. явчих жаа. 15-20 минут л болно те. Тий. Тэгэл нөгөө янз бүрийн юм те интернетээр ирж үү яаж үү гэж шалгачаал хоёлоо бүх юм амжуулаад тэгэл. Наги ч бас ажиллаа нөгөө нэтээр үе үе харах шаардлагатай байсан. Тэгээд ажиллаа хараад явсан. Энэ дээр бас нэг юу гэвэл би дандаа бодоод идэг. Миний бас нэг сонсдог подкаст Австрали эмэгтэй подкаст байдаг хгүй. Тэдний болохоор Digital Free Sunday гэж хийдэг. Ямар ч дижитал одоо юу гэдэг вэ? Дижитал зүйл ашиглахгүйгээр бүтэн сая өдрөө гэр бүлээр төхөөрөмж ашиглахгүйгээр бүтэн сая өдөр гэр бүлээ өнгөрөөдөг. Тэгэхээр тэрэнд нь зурагт компьютер утас ерөөсөө дижитал юу л н ордгоо. Тэгээд ирсэн чинь айгу бас гоё үт юм байна. Ингээд тарих амарж гин. Бусад 6 өдөр нэрч хүчтэй байна гэдэргээ яриадсахгүй. Тэгээ би наагид хит удаа хэлээлсэн те. Хоёлаа нэг digital free. Битээр угаасаа зурагт үздэг. Тэгэхээр битэрийн digital гэвэл утас компьютер хоёрлоо. Тэгээд нэг өдрийг ингээд сонгож яаж ажлын өдөр бол мэдээж байх боломжгүй. Тэгэхээр хагасны сайн өрийн аль нэгэнд нь ингэж хийгээд ийсэн мөртлөө нэг ч хэрэгжүүлж үзээгүйсэн. Гэхдээ яг үндэ ямар байх байсан юм, ямар байх мэдрэмж авах вэ гэдгээ мэдэхгүй нэгт төсөөл байхгүй. Гэхдээ зүгээр ингүүл хүн амтны талаасаа сайн юм байна да. Физиологийн талаасаа сайн юм байна да гэдсэн чинь амар гоёсэн. Надад сэтгэл санаа амар талаасаа ч гоё байсан байна тий. Nice тий. Гоё үнэхээр болох юм байна. Тэгээд тийм зүйл бас туршуул зүгээр юм байна гэж бодсон. Дээрэс нь яг 15 минут тэгээ өдөрт нэг 2 удаа интернет орохдоо сошиал медиагаар ороход болох юм байна гэдгийг бас мэдэж авсан. Яг хийх юм зоригтойгоор шууд пам хийлээ. Өөрөөр ганц нэг мэйл бичих ч юм уу тийм шаардлагатай зүйлүүдэд мэйлээ хариугаа бичлээ. Тэгэл болоо. Бос үед нь нэтгүй тийм үе байх чинь бас зүгээр юм байна гэдгийг ухаарч авсан. Тэгэхээр хамгийн үр ашигтайгаар ашиглаад байгаа байхгүй тий. Тийм. Гэтэ өмнө нь тэгэхээр би ингэж нэг хийж үзэх юмсан гэж бодож байсан. Бодоол явуулсан тийм secret нь биелсэн. Санамсаргүй байдлаар. Тийм байна. За дараагийн point. Тэгэд Wi-Fi болон сүлжээ дээр бас нэг төсөөлөл зурсан нь гэвэл нөө нэг ганц нэг жижиг сажиг төслүүд бит хоёр ярина гэж төлөвлөх байсан. Тэрэнд маань зайлшгүй одоо нөө төсөө бажет дээр нь ч юм уу те ямар нэгэн өөр одоо supplier-уудын талаарх мэдээлэл хайх ч юм уу ялчгүй интернет хэрэгтэй зүйл байсан. Тэрийгээ бол яг тийм судалгаагаа бас яг нарийн суужгаад хийчихье гэж бодож исэн чинь тэр маань бол хийгдээгүй. Тэрийг бол одоо энэ ганц нэг хоногоос хийн. Тэ. Тэгэхээр яг бас төлөвлөжсэн юмаа ярьж чадсан ч гэсэн яг нарийн шууд нөгөө үйл хөдлөл хийгээд хайгаа тэр дороо пампан шийдэх тэр юм маань бол хоочсон тий. Тэгсэн. Би яг энэ дээр оролцсон баг. Тэгсэн чинь миний болохоор ингэсэн байхгүй. Өмнөх болохоор ярих сэдвийн хүрээнд бүгдийг ярьж чадсан гэсэн шүү дээ. Одоо болохоор гүйцэтгэл нь 100 байгаагүй. Тий. Гүйцэтгэл нь 80% л хангалттай илүү байсан. Гэтэ нөгөө өмнө ярьсан 80%-ийнхаа дүрэн биш шүү дээ тий. Тэрний дагуу амар хаппи байгаа байхгүй. Тийм яг үнэ. За дараагийн point нь. За дараагийн төсөөллөөс зурсан гэвэл би ингэж бодсон. Нөгөө нэг юунд 2 дахь өдрийнхөө өглөө босохдоо битээр 5:30-д босох байсан чинь 8 боссон. Тэр маань төсөөллөөс зурсан. Тэрний шалтгаан бол би энийг явахдаа наагид ч гэсэн явахаас өмнө за ажил шүү тий ажил шүү хайраа ажил шүү л гэдээсэн. Тэгэл дан амралт биш шүү гэх. Тэнгүүт ерөөсөө би тийм романтик зүйл байна. Романтик оройн хоол ч юм уу байна гэдгийг төсөөлөлтөд оруулаагүй. Зүгээр л яг идэх хөстөө үедээ идээд ингээ явна гэсэн чинь бит хоёр нэгд өдрийнхөө оройн нь амар гоё өөртөө хоол хийж идээд тэгээд юу басан те дар суугаад тэгсэн. Тэгээд бит хоёр нэг 2 дахь өдрийнхөө орой. Тийм ганц л дарсан. 2 өдрийн орой шүү дээ. Тий. 2 дахь өдрийнхөө орой. Тийм байна. Тэгээд 3 дахь өдрийнхөө өглөө төгсөн. Орой болсон юм те. Тийм байна. Тэгээд юу агаад дар суугаад сайхан яриа өрнсөн. Тэрэндээ гэхдээ юу ярьсан гингут романтик гэдэг талаар ярьсан тий. Хоёлаа ингээ гоё романтик байна гэсэн. Чиний хувьд хамгийн романтик болцоо юу байж болох вэ гэж наги надаас асуусан. Тэгээд тэр бол төсөөлт байгаагүй. Тэгээ бодсон чинь тэгэл ингээл яриад байсан чинь явж романтик гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдэг дээр хоёлаа
одоо бүр нөгөө тодорхойлт руугаа ороод тэрийг амар сайн тодорхойлж өгч чадсандаа би айгүй баяртайгаа. Романтик гэл яриад байдаг болохоос яг чиний хувьд юу юм, хүн болгоны хувьд өөр штэ. Чиний хувьд яг юу юм гэдгийг би өөрөөсөө асуугаачгүйсэн байгаа. Тэгэхээр бид тэр өмнө нь тэгэл за гой хоёлаа нэг гой романтик яриаг өнгөрөө гэхээрээ одоо жишээ нь юу Нагийн төсөөл миний төсөөл өөр байгаад гэсэн байгаа байхгүй. Миний хувьд болохоор хаач хийсэн хамаагүй. Юу ч идчихсэн хамаагүй, юу ч хийжсэн хамаагүй, гол нь бүрэн за 100 цаашин 98% анхаарал хоёлаа нэг нэгэн дээрээ төвлөрсөн үед надад тэрийг яг романтик байдал үүсэж байна гэж бодоод. Тэрнээс ш хичнээн гоё орчинтай те хүмүүс гоё хажууд гоё нөө бидний киноноос төсөөлдгөр те хөгжим дараал нэх гоё орчинтай ингээ усны хажууд ингээ сууж хахад яг үндэ бид тэр хоёлаа утас утас руугаа харсан ч юм уу те эсвэл нэг нь ингээ анхаарах гадахад нөгөөх нь ухаан санаа нь ажил руугаа явцсан ч юм уу эсвэл шал өөр юм бодцсон яг тэр нөгөө хүн дээрээ эсрэг талынхаа хүн дээр анхаарал нь хандаагүй үед яагаад ч романтик байдал үүсэхгүй юм байна гэдгийг амар сайн ойлгож авсан тий хоёлаа. Тэрэндээ тэнийх сонин дэм жижиг юм ойлгосон тэрэндээ баярлсан гэж. Тэ чи тэр баярлаад уугаад. Баярлаад вайн уугаад. Чи тэг амар уусан юм шиг ярих гадах юм. Нэгийг л уусан шүү дээ. Нэг л явуулаад тоглож штэ. Сандруулах манаа нэрээ. Баш залтчих шүү. Бас. Тэгээд уусан даач биш бит хоёр гол нь орой иш дунтах хөстэй байснаасаа хитрүүлэн романтик зүйлс ярьсан. Романтикийн талаар тодорхойлтоос эхлэе. Тэгээд өөр юу байж болох вэ? Тэгвэл хамгийн романтик дүгнэлт нь нөгөө юу болчих таарсан шүү те. Би биендээ бүрэн анхаарал хандуулах яг тухайн цаг мөчтөө тэр нь хаан чиж болно. Гэхдээ тэр байдал болгонд романтик байдал бол нүсэж байгаа байхгүй юу? А зүгээр орчин нэмээд хаана байх уу гэдгээс шалтгаалаад тэр жижиг сажиг юмнууд нь зүгээр чимэглэл үндсэн тэр яг үнэ. Тэ бүрэн анхаарал дээр нэмэх нь тэм юмнууд нэмчээр бүр гоё болж байгаа байхгүй. Тийм. Хаана байх нь байгаа. Гэхдээ бүрэн анхаарлаа хоорондоо би биэндээ те анхаарч чадахгүй бол тэн дээр романтик байдал үүсэх байгаад байгаа байхгүй. Тийм. Тэрийг бас их анхаармаар юм байна гэж бодсон. Тэгээ тэр бол төсөөллөөс өөрөөс яад бол ерөөсөө тэгэж романтикийн талаар ер нь ярихгүй нилээн. Одоо манай бидний гэр бүлийг компани гэж үзүүлэх компани. Тийм. Киноны талаар ярьстэй. Нэг яг бороонд норж байгаа хосуудыг романтик гэд кинон дэр үзүүлсэн. Нэг гоё модтай байдал дээр. Модтай. Тэгээд гудамж бороо орцсон. Нэг шиг модон сандал. Гэл нэг тим юмыг зураг мурагч байдэн штэ. Тийм нэг хосууд ингээ алхаж байгаа. Тэрийг бид нэр амар гоё романтик гэж хараад байдаг. Яг тэр мэдрэмжийг мэдрэхгүй байгаа болохоор яг үндэ тэнд байж үтсэндээ хойлоо. Тийм модон сандал дээр хизээч бороо орж хахад хосууд суухгүй гэд бодохоор яг өөртөө үнэхээр тэнд нь аваачаад үзэхээр тийм ч романтик бидний яг бодоод ингээ зүгээр л автоматар итгэцэн зүйл романтик биш юм байна гэж бас бодсон. Гэтэ кинон дээр яагаад тэгдэггүй гэхээр яг нэг лүг ингээ амар анхаарал яг нүдрүү нь ингээ хараад ч юм уу те яг орчноо ингээ тэр бүгд орчиндоо 100% анхаарад байгаа болохоор биднэрт нэрээ тэгээ дээрэс нь гоё ай нэмээд өгчөнгөт романтик санагдаад байдаг байхгүй. Тэгээ нэмэх нь юу байхгүй юу? Миний бодлоор тэнцээ нэг 2 хүн байгаа штэ эсвэл 1 хүн ч юм 2 хүн байгаа штэ. Тэрийг 3 дахь шнүүдээр хараад байгаа байхгүй. Яг өөрсдөө оронд нь биш 3 дахь шнүүдээр тэр нь л ялхаа байгаа. Тэрэн дээр киноныхын тоглолт гэдэг байгаа байхгүй. Тийм. Тэрнээс ш яг хоёлаа өөрийнхөө нүдээр хараад ингээд надаас гадна нэг л хүн байна. Бид хоёр ямар гоё романтик байна гэж бодохын тулд анхаарал хэрэгтэй. Attention. Эсвэл бас нэг юм байна. За. Тэр нь бас хоёул ярьсан шүү дээ. Тэр нь ирээдүйд зориулж иж магадгүй. Нөгөө ugly hot гэдэг мэдрэмж шиг яг тэр үедээ амар ингээл сандарсан тэ нэг ингээл бороо мороо норц амар хэцүү байсан ч гэсэн дараа нь бодоход романтик байж болно. Тий. Тэгэхээр чи ингээд түүх үсгээд байна шүү дээ. Тийм, буцаж бодох түүх. Тийм, буцаж бодох түүх. Тэгээ буцаа бодоход тэр үед романтик байсан юм биш үү гэдэг нэг бодоход нэг гоё байдаг шүү дээ. Тийм. За. Тэгэхээр яагаад ингэж 3 дахь чнүүдээр хараад байгаа байхгүй төсөөлөл нь тийм ингээд үсэж байгаа. Тийм байж та. За ингээд сайхан гаргалаа хэлээ. Тийм гаргалаа гарч ирлээ. За миний дараачих нь гэсэн чинь юу яасан? Өглөөшт боссон чинь кофе шоп нь өглөөшт онгоод юм билээ. Тийм билээ хөдөө. Тийм болохоор ерөөсө кофе байхгүйсэн. Тэгээд энэ төсөөллөөс мань зөрчсөн. Тэгээд юуны буудлаас тэр байрлсан газраасаа тий resort-оос авъя гэсэн чинь өглөөшт онгоогоогүй. Тэгээд
За өдөр нь явж хоёлоо кофе авъя гээд. Тэгээд бас нөгөө сохорсон биш завшиг гихчээр тэр аюуха жижигхэн тосгоныг очиж explore хийсэн байгаа. Тэгээд энэ дээр нэг breakfast идэж та ойлооч хөглөөний цагаа идсэн. Brunch идсэн. Өдөр явсан шүү дээ. Тэгэхээр энэ төсөөлөл бодит байдал хоёр зурсан байна. Тийм байна. Энэ дээр ямар мэдрэмж төрсөн? Гоёсан. Тэгээ өөртөө кофего найруулад аянгандаа барай гарах нь надаа гоё л байсан. Яагаад гэвэл би кофе авах гэж явсан тийм. Бариста тийм авах гэж явсан. Гэхдээ өөрөө өмнө бариста байсан болохоор зарим кофе шопуудын амт үнэхээр таалагддаггүй. Буруу даралттай ч юм уу эсвэл буруу температуртай хийхээр кофений амт өөрчлөгддөг. Тэгэхээр бараг зүгээр өөртөө найруулж гэртээ уусна нэг бол хаяа би илүүд үздэг. Яг л гоё баристагийн кофе л биш бол. Тийм болохоор тэр бол надад нэг асуудалтай санагдаагүй. За, миний болцсон. За, бас нэг төсөөллөөс зурсан юм. За. Төсөөлөхдөө бид тэр хоолоо өөрсдөө хийж идэл, өглөөний цайндаа oatmeal идэл, тэ oatmeal дээр альма хийж идэл ирүүл байна гэж бодсон чинь яг аялал гэж бодохоор бусад юмнууд л гэртээ бид тэр тэнд нөгөө нэг service department учраас хоолоо хийж идэж байсан. Өглөөний цайн дээр үнэхээр аялж явахад oatmeal идэхгүй юм билээ, тий. Гэрт идээд ажил дээр идээд аялал дээр л oatmeal идэх гэхээр л болж өгөхгүй нэг өөр л юм мэдмээр санагдаад. Сахилга гутмаар санагдаад. Тийм. Тэгээд бид тэр авч явсан oatmeal-ээ идээгүй буцаа авчирсан. Тэгсэн. Тэгээд шоколадтай бичэн идсэн. Зүгээр бичэн бас идсэн те. Тийм. Бид тэр уун бичэн иддэггүй. Тиймэрхүү юмнууд идсэн чи илүү гоё кайфтай санагцсан. Тэгсэн. Яг тэгсэн. За. Болцсон уу? Тийм иймэрхүү юмнууд байсан байна. Төсөөлөлөс зурсан. Хамгийн том зөвлөлт ер нь тэр сүлжээгөө газар л байсан. Гэхдээ гоёсон. Тийм гэхдээ айгуу гоё. Чимэг нэмсэн. За ийм байна. Тэгэхээр ганц би хосууд ээж болно. Эсвэл найзууд хоорондоо хамт явснаа. За хоёлаа яг гоё юм зорилгын талаар зорж байгаа зүйлийнхээ талаар ч юм уу эсвэл өөртөө илүү таньж мэдэх юм сэдвүүд гаргаад гоё хамтдаа ретритээр явж болно. Цэвэр аяллал. За яавал би гоё яах вэ? Яавал би юу үзэх үү гэхээс илүү бас дундуур нь тиймнүүд орж ирэхээр үнэхээр аяллыг бол бүр бүрэн бүтэн фул болгох юм билээ тий. Амар гоё цатгаж чаддаг, сэтгэлийг цатгадаг. Хүүхдтэй гэр бүлийнхэн байвал бүгд бас өөр өөрхөө төвшөнд хүүхдүүд хүртэл айгүй өөр ингэсэн зорилго байж л байгаа шүү дээ. Тэгэхээр яг төвшнийхэн юмын гоё яриад хамтдаа тийм ретрит хийгээд яг эсвэл хэд хоногор явлаа гэхэд нэг өдрийн за өнөөдөр яг гэр бүлийн өглөөнөөс эхлээд хурал шүү гэд тийм байдлаар ч юм уу ингээд яг өөр өөрхөө нөхцөлдөө яаж ч болвол яаж тааруулаад ярих юм бол жирийн өдөр тутамдаа ярьдаг ярианаас арай илүү томоор цогцоор тийм харагдаж байгаа тий. Тэгээд миний хувьд бол одоо би ойрын 3 сартаа бол ер нь өдөр тутмын календараа өөрчлөхгүй одоо календар буюу одоо өдөр өглөөний жишээ нь рутин агаш өглөө босонгуудаа ийм хийн энэ усуун ингэн ийм дасгал хийн ч юм уу энэ сонголтоо хийн дараа нь ийм юмнууд хийн гэсэн энэ дээр бол би ойрын 3 сартаа нэг өөрчлөлт оруулахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр тэнд бол би за юу хийх бэлээ одоо гэдэг бодлого зүгээр шууд автоматар хийн. Яад гэвэл би бүрэн эрч хүчтэй хамгийн гой сэтгэл санаатай тийм үедээ бодож агаад нарийн бодож агаад нагитай ярилцж агаад гаргасан гэхээр ер нь бол хамгийн бит хоёрын нөхцөл байдалд хамгийн төгс таарсан одоогийн нөхцөлд тийм календар төлөвлөгөө байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол юм бодохгүй бодоол ирэхээр ингмээр чимшиг тэгмээр чимшиг гэдэг ингээ авчиж штэ. Тэгэхээр тэр төлөвлөгөө гаргуул гоё санагцсан. Тэг дахиад гоё дахиад дараагийнхаа ойлоо эзээ хийвэл гоё л 6 сарын дараа. Тэгээ буцаад энэ юугаа дүгнэж болно шүү дээ. Төлөвлөсөн юмнуудаа. Арай туршлагатай ч үзэн тий. Дараа нь явах та. Тийм байна. За ингээд бит хоёрын явсан ретритийнхаа талаар хуваалцлаа. Та нар гоё өөр өөртөөхөө боломжит байдлаар аваад туршиж үзээрэй. Тэгээд ямар санагцсан бит хоёр хэлээрэй. Эсвэл өмнө нь нэрээ аль хэдийн ийм зүйл хийдэг уламжлалтай тийм хүмүүс байвал туршлагаасаа олцолцсон. Бит хоёрт тийм ингэдэж штэ. Бас ингүүл зүгээр шүүгээ хэлвэл бит хоёр амар дуртай үлээж байгаа. Бит хоёр ер нь тийм фидбек юу байна уу, шүүмжлэл байна уу, юу ч гэсэн хамаагүй авахтай амар дуртай байдаг те. За энэ дөрөв өндөрлгөө. Тэгье да. За bye bye. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.